Сайн байна уу? Бүгдээрэнд нь өдрийн мэнд. Тэгээд намайг Grace Chai гэдэг. Тэгээд одоо өнөөдөр Нана гоо сайхны эмчилгээний эмнэлэг дээр ирчээд зөвлөгөө авах гэж байж байна. Эмчээс өнөөдөр болохоор яг миний зөвлөгөө авах ёстой өдөр байгаа. Тэгээд юуны талаар зөвлөгөө авах гэж байгаа вэ гэдгийг удахгүй та нар харах байх. Тэгээд хамт ийшээ яваа. Ерөнхийдөө бол хамарны мэсцлийн талаар зөвлөгөө авах гэж ирсэн. Угаасаа нөгөө нэг гол учир нь болохоор багтаа нөгөө нэг бэртэл аваад бөмбөгөнд цохиулаад тэгээд нөгөө нэг хамар маань ингээд далицсан байхгүй. Гэхдээ тэрийг бол тухайн үед нөгөө хүүхэд байсан учраас тэгээд тоохгүй ингээд хайцсан. Тэгсэн чинь жоохон том болоод ирсэн чинь нөгөөх маань ингээд надад харагдаад толинд харах болгонд те инех болгонд юм ярих болгонд ингээ бүр яалтчгүй зураг мурган дээр хүртэл ингээ дайлиж ингээ харагдаад болсон. Энэ үзүүр нь ингээ хажуу шээ жоохон дайлицсан. Тэгээд тэрнээс хойш л ерөнхийдөө нэг бараг жил бодсон хамраа нэг жоохон тэгшлүүлчих юмсан. Тэгээ үзүүр нь жоохон унж байхгүй. Тэгээ үзүүрийн жоохон өргөөд жоохон тэгшлүүлчүүл бол яг болох гэдэг юм да. Тэгээ бодчихсон. Тэгэл бодож байгаа л Нана гоо сайхны эмнэлгийг сонгоод хамраа янзлуулах гэж ирсэн дээ. За сая зөвлөгөөгөө авчаад гарч ирсэн. Тэгээд зөвлөгөө дээр болохоор хамарны талаар зөвлөгөө авсан бас дахиад өөр эмчдэр ороод одоо нөгөө нэг нүүрний өөхний талаар бас зөвлөгөө авсан. Яа тэгэхээр миний нүүрэнд бас нөгөө нэг жоохон өөхтэй бондгоор хүрэн штэ. Тийм болохоор өөр бас тусдаа эмчдэр ороод зөвлөгөө авсан байгаа. Тэгээд нүүрнийхээ өөхийг бас соруулахаар авсан байгаа. Тэгээ яг эмчнэрийн хувьд гэх юм бол надад айгүйх таалагдсан юм юу вэ гэхээр тусдаа одоо нөгөө нэг нүүрний мэсцаас байлаа гэж хамар одоо тэ ирүү хацар бүх юм ингээд тусдаа өөр өөрсдийн гэсэн одоо гардсан тийм эмч нартай болохоор тусдаа эмчдэр ороод яг хийх гэж байгаа юмныхаа тэр зөвлөгөөг л одоо авдаг. Тэр нь айгүй надад сая айгүйх таалагдлаа. Голлох одоо чухал санагдсан юм болохоор тийм болохоор хүмүүстэй бас хандаж лэхэд зүгээр гэртээ ганцаараа бодож сууснаас илүү ирээ зөвлөгөө аваад ярилцаад үзвэл бас арай илүү үр дүнтэй нэг арай илүү дэмтэй л юм байна. Шийдвэр гаргахад илүү амар болох юм байна гэж хэлмээр байна.